За монголчуудад цагаан сарынхаа эдэл шүрсийг бэлтгэхдээ махан бүтээгдэхүүн орсон зоог их ихтэй бэлддэг. Үүний зэрэгцээ баярын ширээндээ бид хоол боловсруулах үйл ажиллагаагаа дэмжих, амин дэмнэлийг шин тэжээллийг эслэгийн агуулмж өндөртэй салаад зоо шиг бэлтгэл илүү тохиромжтой байдаг. За ингээд уламжлалт байцаан салаатны орцоо бага зэрэг өөрчлөөд өвөрмөц амттай болгох нэгэн сонирхолтой жаргыг хийцгээе. Эхлээд байцаагаа өөрийн хүссний хэлбэр хэмжээгээр ирчээд бэлтнэ. Ингээд байцаагаа алюминий цуу оливын тосоор амталж зөөлрөлтөл нь базах хэрэгтэй байдаг. За энэ зөөлрүүлэх явцдаа байцаагаа хит шүүсийг гаргаж болохгүй. Яагаад гэвэл байцаанд маш их цэ амины агуулдаг учраас шүүсийн өөр дотор нь хадгалах зорилготой алюминий цуу оливын тосыг ашигладаг. За энэ ширээнд тавих салаатны маань орцонд амар жимс орж байгаа. Нэг ширхэг амар жимсийг би 5,000 төгрөгөөр авсан. За энэ маань 2-3 салаатны амтлагаанд орчдог. Байцаа, өргөс тэмэх, яншуу, амар, алюминий цуу, бор сахар, оливын тос гэсэн бүтээгдэхүүнүүд орно. За энэ салаатны хамгийн гоё амтыг нэмдэг өвөрмөц амт үнэртэй болгодог бүтээгдэхүүн бол яншуу. Хэрвээ та яншуу хэрэглэж чаддаггүй бол орлуулад улаан сонгоныг орлуулж болно. За тэгээд салаатанд орж байгаа бүтээгдэхүүнийг та өөрийнхөө хүссэн хэлбэр зүйлсээр хэрчиж бэлдэж болно. Алюминий цуу, оливын тос, бор сахар гэх мэт маш энгийн амтлагаагаар бид энэ салаатаа өвөрмөц, за грек маягийн энэ салаат хийж байна. За энэ салаатны маань онцлог нь цагаан сарын урт олон хоногийн турш үргэлжилдэг өдрүүдэд 3-5 хоног хадгалах боломжтойгоор онцлогтой юм салаатнууд байгаа. Мөн хадгалах явцад салаатны маань амт үнэр нь өшөө илүү гоё өвөрмөц болдог ийм онцлогтой салаат. Цагаан сарын эдэл шүүстэйг илүү захих чанамжтай юм салаат байна.